За би энэ нэг хамгийн сүүлийн хуудас хэрэгжүүлэх арга хэмжээний саналтай холбоотойгоор нэг 4 асуулт байна. За нэгдүгээр асуудал дээр малын генетик нөөцийн тухай нөөцийн төлөв байдлын үнэлгээг 3 жил тутам хийнэ гэд хуулийн дээр заагаад өгсөн байгаа. Хамгийн сүүлийн үнэлгээний тайлан бол 18-аас 19 онд хийгдсэн. За үүнээс хойш энэ үнэлгээг ер нь хийсэн үү? Хийгдэж байгаа юу? За энэ үнэлгээн дээр тэгээ гарсан яг дүгнэлт нь яг ямар дүгнэлт гарсан бэ гэдэгт дээр асуулт асууж байна. Тэгээд ер нь бол энэ санал бол тухайн тэр үнэлгээн дээр гарсан саналтай үндэслэж энэ энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний санал бол гарах ёстой байгаа. За хоёрт нь энэ дээр бас генийн дарааллыг тогтоож дэлхийн мал амьтны генетик нөөцийн санал бүртгүүлнэ гэсэн байгаа. За энэ бол нэлээд төвөгтэй нарийн бас мэргэжлийн хүн байхаас гадна нэлээд төсөв мөнгө шаарддаг ажил харагдаад байна. Тэгэхээр энийг хэн ямар төсвөөр хэдийн хугацаанд хийнэ гэж төлөвлөж байгаа вэ? За дараа нь дэлхийн мал амьтны генетик нөөцийн санд Монгол улсын 50 гаруй үйлдвэр омгийн малын жагсаалт бүртгэлтэй байдаг. За нэмж шинжлэх төлөв байдлын өөрчлөлтийг оруулах асуудал бас яг хийгдэж байгаа юу гэдгийг асууя. За хоёрдугаар асуудал дээр малын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн өмчт цөмсвөргийн аж ахуй малын удмын сангийн үндэсний төвд бол харьяалагдж байгаа. Тэнд төрийн өмчийн хичнээн мал аль аймагт байгаа вэ? Бүсчилсэн хөгжлийн бодлогод бид нар чинь бүсэд цөмсвөргийн аж ахуйг дэмжихээр бол байгаа. Тэгээ үүнтэй уялдуулаад яг ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ? За мөн чанартай сайн малыг тухайн бүсийн иргэд аж ахуй нэгжийн хэрэгцээнд нийлүүлэх чадвах. За тэгээд энэ төрийн өмчийн цөмсвөргийн аж ахуйнууд бол үүнд орж байгаа юу? Малын чанар нь бас хэр байгаа вэ гэдгийг асуумаар байна. За 3 дугаар асуулт нь 5 дугаар асуудалтай холбоотой. Гаднаас авчирсан мал ер нь хэр нутагшж байгаа вэ? Ялангуяа эрчимцэн мал аж ахуйн хүрээнд гаднаас бас мал оруулж ирж байгаа. Ганцхан адуугээ зогсохгүй импортын бас үнэ махны чиглэлийн өхөр орж ирсэн. За тэгээд хэр нутагшж байна? Хичнээн иргэдэд тараагдж байгаа вэ гэдгийг бас мэдмээр байна. Тэгээд ямар үйлдвэрийн мал хизээ оруулж ирж хэнд тараагдах вэ гэдэг тодорхой асуулт асууя. За 7 дугаар асуудал дээр малын чанар ашиг шим уудаад байгаагийн цаад шалтгааныг бол харахаар энэ илүү мал үржлийн хувийн аж ахуй санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. За энэ чиглэлийн мэрэгчлэн ажиллуулах бас хөшөөрөг илүү байхгүй. Тэгээд мэрэгчлэн ажиллуулах юм хөшөөрөг байхгүйтэй холбоотой байх гэсэн ийм бодолтой явдаг. За тэгээд гэхдээ энэ мал эмнэлгийн хувийн хвшлийн аж ахуй чинь вакцин зэрэг тариад үйлчлэгээ үзүүлснийхаа төлөө улсын болон орон нутгийн төсөөс мөнгө авдаг. Тэгэхээр яг энтэй адилхан эдгээр чинь үйлчлэгээний хөс тогтмол авж байгаа тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийдэг. Инээс болоод хөл дээрээ босоод ирчлээ штэ. За яг энтэй адилхан малын чанар ашиг шим уудаад байгаа энэ асуудалтай холбоотойгоор энэ хувийн мал үржлийн энэ аж ахуй нэгжүүдэд өгөх санхүүгийн дэмжлэгийг ер нь юу гэж харж байгаа вэ? За жишээлбэл энэ шинэ хоршоо жижиг дунд үйлдвэрийн дэмжлэгүүд байгаа. Яг үржлийн мал худалдан авах гэдэг нэг чиглэл байгаа боловч илүү бид нар өөрөө бодлохороо яг ямар үржлийн малыг авах вэ гэдгийг бүр нарийн тодорхойлж зааж өгч дэмжлэгтээ оруулж болох уу? За энэ ярилцлага 5 номер. За мантахыг гişүн асуултанд хариулъя. Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсанаас хойш малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлэл нэрвчсэн үнэлгээг бол хамгийн сүүлд 2019 онд хийсэн. 2019 оноос хойш бол төлөв байдлын үнэлгээ хийгдээгүй байна. Төлөв байдлын үнэлгээ хэдийгээр 3 жил тутамд нэг удаа хийх хуулийн заалттай боловч хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод өдий болтол хийгээд ямжаагүй байна. Малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийхэд нийтдээ бид нэг 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж 2025 оны улсын төсвийн төсөөллийг хийж явах үед төлөвлөж байсан юм аа. За удмын
малын генетик түмнээсийн тухай хуулийн 15-1 заасан байгууллага буюу удмын сангийн үндэсний төв дээр одоо нийт 13 цөм сөрөгт төрийн өмчийн төм сөрөг бүртгэлтэй байж байгаа. Төрийн өмчийн цөм сөрөгт одоо 2025 оны 1-р сарын байдлаар бол 3000 орчим мал бүртгэлтэй байна. Удмын сангийн үндэсний төвд байгаа төрийн өмчийн цөм сөрөгийн малын чанар, ашиглалт, тэгээд дээрээс нь одоо хамгаалтан дээр нь хүнс өдөж хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд үндсэндээ дуусч байна. За 13 аймгийн 13 цөм сөрөг байсан цөм сөрөгтэй байдаг юм аа. За эдгээр цөм сөрөгийн одоо чанар дээрээс нь одоо ашиглалтын байдалд хяналт шалгалт хийгээд засгийн газрын тогтоолоор цөм сөрөгийн одоо тоо байршлыг өөрчлөх, бүсэлсэн хөгжлийн үзэл баримталтай нийцүүлэх, малыг одоо төрөлжүүлэн, эрчимжүүлэн хөгжүүлэх ийм бодлогын арга хэмжээтэй нийцүүлэн 13 аймагт биш одоо 3 бүсэд зөвхөн одоо ариун ашиг шимтгүүний буюу цаашдаа сайжруулагчаар, үндсэн сайжруулагчаар ашиглах боломжтой чанарын шаардлага хангасан цөм сөрөгийг шинээр дахин бүрдүүлэх ажил одоо хийгдэхээр байна. Энэ 2025 оны 2 дугаар хагастай болвол хийгдээд эхэлнэ. За одоо энэ хэр нутагшиж байна вэ гэдэг асуултанд Монгол улс бол гадаадаас сайн чанарын малыг авахдаа Монгол орны байгаль цагуурын онцлог, дээрээс нь Монгол улсад одоо эрчимцэн болон хагас эрчимцэн мал аж ахуйд өсгөн үржүүлж байгаа, маллж байгаа нөхцөл тэжээлгийн нөөц боломжтой нийцүүлээд хамгийн сайн дасан зохицох боломжтой төрлийн малыг бол одоо сонгодог. Ингэхдээ одоо манай Монгол улсад урд нь туршигдсан, үржүүлж эхэлсэн малуудыг бол одоо оруулж ирж байгаа. 2025 онд одоо Грифорд үйлдвэрийн 200 толгой одоо гунжийг оруулж ирсэн. Худалдаж аваад 12 одоо аж ахуй нэгжид олгосон байгаа. За энэ 2025 оны 2 дугаар хагасаас эхлээд төр хөвшлийн За. Энэхээс үцэшрүүлээ. Энэ хөдөөж сууруулсан ийм үржлийн аж ахуйнууд үндсэндээ орхигдсон. Монгол улсад одоо малын үржлийн төрөлцсөн аж ахуй байхгүй. Хадуун дээр нь жоохон дул сонирхлын юмуд яваад байна. Жишээл яг мэрэгжлийн одоо хоньны халга, ямааны халга, тэмээн дээр алга, үхэр дээр алга. Энэ мал сүрэг төрийн хамгаалалт байна гэдэг үндсэн хуулийн концепцийн гол сүнс бол энэ үржлийн ажил, энэ удмын сан, энэ үржил селекцийн бодлого байх ёстой байхгүй юу? Энийг бид үндсэндээ хэрэгжүүлээгүй явсан. Одоо дөнгөж үр тариан дээр бид нар жоохон ажил хийгээ нэг үрийн улаан буудаан дээр бол хэдэн одоо 5 орчим аж ахуйг бол одоо яг баталгаажуулаад, тоног төхөөрөмж нь ялгаруулад, илүү өндөр стандарт тавиад ингээд эхэлж байна. Мал аж ахуй дээр зайшгүй. Яг үхрийн сайжруулалт, махны үхрийн сайжруулагч тэр үхрийг үржүүлдэг аж ахуй нь энэ байна. Одоо хувийн сонирхол хоббигоор нэг цөөхөн хэд улсууд байна. За мандахш тодорхойлох юм уу? За бас юм байна. За энэ Монгол Улсын малын генетикний төлөв байдлын тухай асууд Тав номер хариулъя. Мандахай гишүүний асуултанд нэмж хариулъя. Малын генийн дарааллыг тогтоож дэлхийн малын амтны генийн сан бүртгүүлэх ажил бол хамгийн чухал ажил юм аа. Өнөөдрийн байдлаар Монгол улсад өсгөн үржүүлж байгаа 5 хошуу малын нэг ч малын генийн дараалал одоо тогтоогдоогүй байна. 2019-2020 онд бол эхлээд адуун сүргийнхаа Монгол адууны геномын дарааллыг тогтооё гэд аймагуудаар судалгаа хийгдээд зарим төрлийн одоо зарим адуунаас цусны дээж аваад ийм шинжилгээ хийхээр бэлдсэн. Харамсалтай тухайн үед Монгол улсад малын генийн дараалал тогтоодог лабораторийн хүчин чадал хангалтгүй лаборатори байгаагүй учраас бүгд найрамдах Солонгос ард улсад одоо гений шинжилгээнд хамруулахаар хөргүүлсэн боловч одоо санхүү хөрөнгөний асуудал шийдэгдээгүй учраас зогссон. 2024 оны 6 дугаар сард Солонгос улсын хөрөнгө оруулалтаар
хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуй бие технологийн сургууль дээр За тавнуур гүйцэж яриулъя. мал аж ахуйн технологи дамжуулах төв байгуулагдсан уг төвд малын одоо генийн дараалал тогтоох лабораторийн анхны шатны одоо суурь нөөцүүд бол бүрдсэн 2025 оны 4-р сард одоо 4 мэрэгжилтэн бэлтгэсэн одоо 6 дугаар сард бас одоо эдгээр мэрэгжилтнүүдийн чадвар сайжруулахаар бүгд нөрдөх солонгос ард ус руу одоо бас сургалтанд хамрагдахаар бэлтгэж байна.